За Харамын төргийн өнөөдрийнхаа дэгжин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр танд ямар сэдвээр хүрэх гэж байна гэхлээр өнгөрсөн 7 хоногт бид нэр хүүхдийн сэтгэл зүйн тухай ярьсан. Онцгойлоод бага насны хүүхдүүдийн сэтгэл зүй болоод эцэг эх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, цаашдаа нас биед хүрсэн хүн болоход эцэг эхийн хайр халамж анхаарал хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай бид ярилцсан байгаа. Өнөөдөр болохоор бид нар хамтдаа тэрний дараагийн буюу хүүхдийн сэтгэл зүй 2 өсвөр насны сэтгэл зүйн онцлогийн тухай ярих гэж байна. Тэгээд ер нь яг өсвөр наснд ороод ирэхээр хүүхдийн нас том болж байгаа хэрээрээ асуудлууд бас ер нь харилцаан дээр ч гэсэн айгүй амаргүй болж эхэлдэг байгаа. За бага насны хүүхдүүд хичээлийн хийлгэх гээд бас амар байдаг бол өсвөр насныхныг хичээлийг хийгээд хэлэхээс цаашгүй яг гардуулаад хийхэд эцэг эхчүүд ах эгчнэр бас баггүй юутай хүндрэлтэй тулгардаг байгаа. За тэгээд өнөөдөр бас яг энэ хүүхдүүдийн өсвөр насны сэтгэл зүйн онцлог нь яг ямар байдгийг тухай ярилцъя. Та бас хин нэгэнд хэрэгтэй гэж бодох юм бол лайк дараад бас шеэр хийгээ мартаоцай. За хамгийн түрүүнд бид нэр өнөөдөр өсвөр насыг 3 ангилж байгаа. Эрт үе, дунд үе, хожуу үе. За зарим тохиолдолд нөгөө 10 жилтэй болсон 10 жил мань 12 жилтэй болсноос болоод 7-8 наснаас эхлүүлж байгаа багш болон байгууллага хамт олонд байдаг бол өнөөдөр болохоор би эхнийхээ сэдвээ болохоор эрт үе гэдгээ 8-аас 12 насны хүүхдүүдийг оруулж байна. За 8-аас 12 насны хүүхдүүдийг өсвөр насны эрт үе гэж нэрлэж байгаа. За 13-аас 15 дунд үе, 16-аас 17, зарим тохиолдолд 18 настай үе хүүхдүүд хүртэл яг хожуу үе рүү ордог байгаа. За тэгвэл танин мэдхийн процессын хөгжил энэ хүүхдүүдээр хэрхэн явагддаг тухай самттай ярилцъя. Хамгийн ихэнд хүртгийн хөгжил. За өсвөр насны хүүхэд бодит байдлаас хүртэж байгаа юм үзэгдлийг үлэмж, нарийн задлан шинжилж бас нэгтгэн дүгнэх чадвартай болдог байхад амьдралын туршлагаас үзэхэд өсвөр насны хүүхдүүдийн хүртгэн нэг талаасаа юмыг үлэмж нарийн тусгаж хүртэх, нөгөө талаасаа үзэгдэл юмсыг өнгөцхөн бүчид тусгах онцлогтой байдаг. Тэгээ энэ хоёр туйл руу ер нь ажиглагддаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өсвөр насны үед хүүхдийн хүртгэн ямагт юм үзэгдлийг өрөөсгөл нэг талаас нь тусган авдаг онцлог бас гараад идэг. Тийм учраас тэдний хүртгээд эндэгдэл гарч гаж буруу зүйлийг олж хараад өөрсдийн дадал туршил болгох гээд байдаг ийм талтай. Мөн бас өсвөр насны хүүхдийн хүртгэхийн нөгөө нэг онцлог нь юу вэ гэхээр юмыг хамгийн ерөнхий байдлаар тусгадаг байгаад байгаа. Тэгэхээр ийм учраас өсвөр насны хүүхдүүдийн хүртгэхийн онцлог бол юмыг бодит байдал бит зүйл дээр тулгуурлан тусгах өрмөц шинжтэй байдаг нь эдний онцлог байгаа учраас ямар нэгэн зүйлийг та хамтдаа айгуу сайн хий гэж бодож байгаа бол гарт нь баригдаад бит нь хүрээд ч юм уу те ийм бодит зүйл дээр бодит мэдрэмжээр тулгуурлан ямар нэгэн зүйлийг хийх юм бол илүү үр дүнтэй байх магадлалтай байдаг байгаа. За өсвөр насны хүүхдүүдийн ажилтныг үр дүнд хүүхэд өөрөө ажилтнанд хэрхэн яаж хандхаас бас жоохон ялгаанууд гардаг байгаа. За тэгвэл сэтгэхүйн хөгжилд ямар өөрчлөлт бий болдог вэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэх үеийн үндсэн онцлог нь жилээс жилд бодит сэтгэхүйгээсээ салаад жоохон хийсвэрлэх сэтгэлгээд рүү шилжих гээд байдаг. Ер нь сэтгэхүйн өндөр түвшинд хүрж ийна гэсэн үг. Бодитоосоо даваад өөрөө хүссэн хэмжээндээ хийсвэрээр бодож, тунгааж, төсөөлж бас нөгөөтэйгээр нэг төлөвлөж бас анзаарч те магадгүй шатраар тоглож байхад бол нэг буудлын цаадхыг хардаг бол нөгөөх нь 4-5 буудлын цаадхыг хараад тоглож байгаатай ялгаагүй нэг сэтгэхүйн хөгжилийн ялгаа гарч ирдэг байгаа. За тэгэхээр нэлээд сэтгэхүйн өндөр түвшинд хүрч байна гэсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр өсвөр наснд шилжихийн хамтаар хүүхдийн сэтгэхэд чанарын өөрчлөлт гардаг байгаа. Тэгэхээр энэ нь юун дээр харагддаг вэ гэхээр ямар нэгэн нэг тодруулах, ойлгох, нэлээд шинжилж
тэрийгээ цаашлуулад хийвсэрлэн бодох бас ерөнхийлөн дүгнэх зэрэг үйлийг хийснээр оюун ухааны ажиллах чадвар нь дадлагшил нь нэмэгдэж явандаа энэ дадал зуршлаа өөрийн гэсэн чадвар болгож эзэмшиж чаддаг. Гэхдээ өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүйгээс аажмаар хийсвэрлэх сэтгэхүй үйлд шилжих замаар багаар энэ нь явагдана гэж хэлээд байгааг анзаарах хэрэгтэй. Өсвөр насны дотроо наслын үе заагтай гэж тэнд хэлсэн те. 8-аас 12 бас 15 насны хүүхдийн сэтгэхүйн үйлнүүд нь тусдаа ялгаатай байгаа учраас ингэж эхэн үе, дунд үе, хожуу үе гэж ялгаад байгаа юм. За тийм болохоор өсвөр насны хүүхдийн сэтгэн бодох үеийн нөгөө нэг онцлог гэх юм бол сэтгэхүйн хөгжилд нь тодорхой дүрслэлт, сэтгэхүйн хэлбэр ихээхэн үүрэгтэй болсон байдаг гэсэн үг байна. За тэгээд өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн үйлд бие даасан шүүмжлэж чанарууд ялангуяа хожуу үед бол нэлээд их илэрдэг байгаа. За өсвөр насны хүүхдүүдийн тэгвэл хөдөлмөрийн сэтгэл зүйн үндэсний хувьд хөдөлмөрлөх чадвар нь хэр байдаг вэ? Яаж хөгждөг вэ? Яаж илэрдэг? Ямар онцлогтой байдаг вэ гэхлээр өсвөр нас л ажиллах, хөдөлмөрлөх, ер нь ажил хөдөлмөрт дурлах ямар нэгэн ямиг хийхэд бүр идэвхтэй болдог нас байдаг байгаа. Тэгэхээр гэр бүл, сургууль дээр зөв зохион байгуулагдсан хөдөлмөр бол зөвхөн хөдөлмөрт хандах хүний сайн талын харилцааг төлөвшүүлээ зогсохгүйгээр цаашлаад бие хүний бүх шинжүүдийг төлөвшөхөд маш их нөлөөлдөг байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн процесст бэрхшээлийг даван гарах чадвар, өөрийгөө хүчлэх, өөрөөсөө гаргах энерги, идэх санаачлага, тэсвэр хатуужил, зориг ирмэлзэл мөн хамт олонч чанар, хувийн сонирхлыг бас хамт олонны сонирхолд захируулах, өөрийнхөө жоох хүслийг доош нь тавиа тийм баг хамт олонны за нэг удаадаа тэгвэл би яг өөрийнхөө хиймээр байсан ч гэсэн тэгэхээр чи хийж гэдэг юм уу те. Тиймэрхүү маягаар энэ шив шинжүүдийг бий болгож сурч төлөвчж өөрийн дадал зуршил олж тогтоож идэг байхын. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хийх хөдөлмөр бол ер нь санаачлагыг ундруулсан бүтээлч тийм хөдөлмөрч байх ёстой. Хэрвээ тэгж чадах юм бол энэ нь явандаа улам илүү их бүтээл сэтгэлгээтэй. Бид нар сүүлд маш их бүтээл сэтгэлгээг ярьдаг болсон үе байна шүү дээ. Тийм болохоор бүтээл сэтгэлгээг улам илүү хөгжүүлсэн тийм хүүхдийг өсвөр насндаа анхаарах юм бол бүтээл сэтгэлгээ нь маш сайн насанд бие хүрсэн хүнийг бий болгож болох нэ. За тэгвэл өсвөр насны хүүхдийг яг төлөвшөх өөрсдийнх нь насны онцлогоор ангилаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүүхэд насны хөгжлийн үеийн тэдний бие хүн болж төлөвшөх суурь нь болдог гэдгийг та анзаарсан бах. Тэгээ яг энэ үед болохоор хүүхэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлтүүд бий болдог байгаа. Тийм болохоор энэ үе хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй адарбаатай үе байдаг тийм. Зарим тохиолдолд яг энэ үеийг айгүй ядаргаатай юм а хүн ч биш хүүхдэд ч биш гэж залангуяа Монголд бол одоо гайг болсон дээ нөгөө микрт суугаад явхлаар хүүхдээ хажуудаас олгоцсон аав ээж нарыг харахтаа танаа хүүхд нэг хүний зайзлаад дээ шүү гэж ярихлаар манай хүүхэдтэйгээ хүн биш юм уу гэл тэгээд хүн үү хүүхэд үү гэдгийн яг нэг голт нь том хүн биш тэгсэн хүүхэд биш яг нэг юм адармаатай адал явдалтай бас нэг жоохон таамаглахад харилцахад тийм амар биш үе байдаг. За тэгээд ийм их өөрчлөлтөд болдог учраас янз янзын төвөгтэй зүйлсүүд бий болно. Тэгэхээр энэ үед хүүхдээс насанд хүрэгч болж байгаа үе учраас маш их анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд том хүн мэт өөрийгөө мэдэрдэг учраас та яг тэгж мэдэрч байгаа тохиолдолд нь хүүхдтэйгээ тэр мэдрэмжийг нь илүү сайн мэдрээд яг яагаад ингэж бодсон, яг яагаад ийм үйлдэл хийсэн те яг ямар учраас яг ийм байгаа гэдгийг нь сайн ойлголцож чадах юм бол ямар нэгэн асуудал гарахад асуудал жижигээр томрохгүйгээр шийдэгдэн бас бие биенийг аягаа сайн ойлголцдог болно. Тийм болохоор бас тэгин үед нь илүү анхаарал халамж тавиасаа гэж хүсэж байна. Бас насанд хүрэгчдийн зүгээс аливаа зүйлд хандах ямар нэгэн ирмэлзэл
бас тэр хүүхдүүдэд хүсэж байгаа нэг хүсэл байгаад идэг штэ. Яг нэг хамт олондоо чи нэг юм байгаач, танай хамт олон чинь ийм байна, тийм байна. Чи нэг ингэж тгийч гэх юм уу те. Эсвэл гэр бүл дотроо байр суурьтай болж эхэлдэг штэ. За айлын том байх юм бол за чи дүүнраа одоо аав ээжигээ байхгүй даав ээжигээ байхгүй ээж нь ийм байх хэрэгтэй ингэх хэрэгтэй. Бас тодорхой хэмжээнд хариуцлага үүргүүлээд тодорхой хэмжээнд бас эзлэх байр суурийг бий болгож өгдөг. Тэгээ энэ нь ч угаасаа ийм насны хүүхдүүдэд хэрэгцээтэй байдаг. Яагаад гэвэл насанд хүрэх үйл явц учраас хүүхдүүдэд тодорхой хэмжээнд бас хариуцлага үүрээд эхлэхээр ирээдүйд ажлын байрандаар ч юм уу те магадгүй бас оюутан болоод судалгаа хийгээд ч юм уу те ингээд нийгэмд гараад ирэхэд өсвөр насндаа хэрхэн эдгээр зүйлсэд одоо хариуцлагатай хандж байсан бай. Хэр юмд нухацтай хандж юмыг час хийдэл нь дуустал нь хийдэг байсан бай. Эсвэл барин тавин хийжсэн үү? Хүлээж байгаа цагийн тулгаж хийжсэн ч юм уу те. Баг жижиг гэлтгүүд дадал зуршлууд яг нас биед хүрэх хүн одоо би насанд хүрсэн хүн болоход нь яг энэ маш чухал байдаг. За тийм учраас өсвөр үеийнхэн мань өөрийгөө ойлгохгүй ч юм уу зарим тохиолдолд яах гэдэг юм. Яагаад гэвэл өөрсдөө ч гэсэн сэтгэл зүйн байдлууд айгүй доктортой биш болчдөг учраас тэгээ дээрэс нь мөн эцэг их багш нар магадгүй ах их чинь сайн ойлгохгүй явсаар хагаад яг шилжилтийн үеийн хямралтай нилээн тийм докторгүй байдалд ордог. Ааш зангийн хувьд ч гэсэн анхаарал халамж тавихгүй бол ер нь жоохон буруу тийшээгээ явчих гад байдаг ч юм уу те. Дадал зуршлын хувьд ч гэсэн нэг анзаарахтай байхгүй бол жоохон дэмий дадал зуршил руу татагдах ч юм уу иймэрхүү тохиолдол байдаг. Тийм болохоор энэ бол яхаа аргагүй энэ насны онцлог байгаад байгаа. Бас шинж илэрдэг шинж тэмдгүүд байгаад байгаа. За охтууд бол eerсэг өөрсдийнхөө гоо сайханд анхаарах ч юм уу дөмсөд зүүсэндээ алхаа гიშгэндээ. За эгчтэй бол эгчийнхаа ч юм уу эсвэл ээжийнхаа нүүрний будагт одоо юу яадгийг илүү анхаарах бас будаж үзэх ч юм уу те. Гэх мэт юм өөрчлөлтүүд их гардаг. Өсвөр наснд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг ер нь яаж давж туулснаа хэрхэн анзаарч харах вэ гэхээр би одоо насанд хүрсэн хойноо хүн нэг ийм хүн болчтой гэдэг өөрөө мэдрэх юм эсвэл хин нэг хэлэхэд яг өөрийнх нь өсвөр наснд ямар хүүхэд байсан бэ, ямар орчинд байсан бэ, юуг яаж хүлээн авч, яаж шийдвэрлэж, яаж тэр зүйл дасан зохицож байсан бэ гэдгийг яг тодорхой болдог байгаа. Тэгэхээр бид нэр насанд хүрсэн хойноо тэрийг эргэж одоо харах биш ирээдүйд бий болох хүн одоо дадал зуршлаар тогтох тэр үйл хөдлөл үг хэлийг нь өсвөр насн дээр нь анхаарах хэрэгтэй болж таарч байгаа. За тийм болохоор энэ насны зөрчил, хямрал нь тухайн хүүхдийн хувь хүнийхэн чанарыг бүрдүүлнэ гэдгийг сэтгэл зүйчид маш их олон одоо судалгааны үднээс тодорхойлсон байдаг гаргаж ярьж байдаг байгаа тийм. Тэгээ бас өөр нэг онцлог гэх юм бол энэ үедээ маш их оргилсан ирч хүчтэй байдаг. Тэгээ аливаа юмд санаачлагтай хандаж чаддаг ийм зан чанар суудсан байдаг. За зарим тохиолдолд удаан хүүхдийн хувьд бол бага зэргийн цаг хугацаа их ордог. Хурдан сэргэлэн хүүхдүүдийн бол дорог ясын зан чанар суудаг ч юм уу тийм. За тэгвэл зарим тохиолдолд энэ нь маш ирч хүчтэй байдал энэ байгаад байгаа байдал нь зөрчилдөөнийг бий болгодог бүр гэхээр заавал зөрөөд бэ ч юм уу те суу гэхээр үгүй би босмоор ан ч юм уу уун гэхээр би яг нойр хүрэхгүй ан ч юм уу нэг мэдээд байгаа хэрнээ жоохон зөрчилдөмтгий болчдаг. Жоохон төр одоо зан чанарууд нь нэг жоохон дүрс хийсэн ч юм уу нэг өмнө нь байж байгаагүй зан чанарын нөхдүүдэд гарч ирээд байдаг. Тэгэхээр энэ юу болж байна гэхээр хүүхдийн мэдрэлийн тогтолцоо маш хөөрөмтгий болдогтой холбоотойгоор зөрүүдлэх зан чанар эсвэл одоо хувьс хийх ч юм уу те эсвэл айгүй гинт ашиг сэтгэл нь айгүй өндөр байжсэн гинт унах ч юм уу янз янзын юм илэрлүүд гарч ирдэг ба. За тэгэхээр энийг бас юу гэж харж байна гэхээр бас хямрал гэж харж болох юм. Нэг бас сэтгэл зүйн өөрчлөлт гэж харж болж байхад хямралаар харах юм бол өсвөр наснд хамгийн гол нөлөөлдөг зүйл бас хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал байгаад байдаг. Тэгвэл энэ хямрал хоёр талтай байгаа. За нэгдүгээрт насанд хүрэхчид нийгмийн зүгээс өсвөр насных нь буруу хандах хандлага харилцааны үр дагавар нь сөргөөр нөлөөлж идэг. Тухайлх юм бол сурах үйл ажиллагааны сонирхол буурах, дуулуургүй болох, хэд дуулууртай байх. Эсвэл зөрчилтэй зан авир гарах зэрэгдээ шинж
чанар насанд хүрэгчид болон эцэг ихтэй түрэмгийн муухай ажиллах, эсвэл дууга хураах, одоо багш нарын санааг хүлээж авахгүй байх, захирагдахгүй байх. Ер нь эцэг их гэр бүл ах эгч нарыгаа зовоох, за хорой цайр заавар сургамжийг эсэргүүц зөрөх, найз нөхдийнхөө хүрээлэлд илүү татагдах, тэднийг дагах, томчуудыг үг л ойшоох, өөрийнхөө зүтгэх гэх мэт зүйлс гарч ирдэг байна. За тэгвэл нөгөө талынх нь хямрал юу гэхээр өөрийгөө насанд хүрэгчидтэй сөргөөлөн тавих. Одоо шинэ байр суурийг идэвхтэй болгож өөрийн насныхын нийгэмшүүд чухал ач холбогдолтойгоор би бол би хүн гэдгийг айгуу сайн гаргаж ирэхийг хичээдэг байна. Тэгэхээр ер нь яг өөрсдийнхөө хичнээн тооны хувьд би нас багч гэсэн би ч гэсэн ялгаагүй хүн гэдэг үзэл бодол айгуу том байр суурийг эзэлдэг гэсэн үг байна те. Тэгэхээр ялгаагүй томчууд шиг нийгмийн болоод бусад үйл хэрэгтэр идэвхтэй байхыг зорддог. Бас тэдний хэмжээнд тэдний дайтай бас эрх мэдлийг ч юм уу үг үйлдэлийг гаргахыг хүсэж ирмэлцэлдэг байна. Тэгэхээр энэ нь цаашлаад нийгэмшүүд айгуу их нөлөөтэй зүйл байгаа. За тэгвэл яг сэтгэл зүйн онцлогынхаа хувьд болохоор эцэг эхээсээ жоохон зай аваад эхэлдэг ба тий зай барьж эхэлдэг. Тэгээ энэ бол нэг хактар асуудалтай зүйл биш. Угаасаа энэ насны хүүхдүүдийн онцлог байгаа. Тэгэхээр эцэг эхийн орон зайг үе тэнгийнх нь эзэлж эхэлдэг ба. За тэгээд тэд эцэг эхээсээ найз нөхдийн дүрм журмыг илүүд үзэж эрхэмлэн сахин. За энэ үед айгүй их амлалт тангараг өгөөл би чамайг ингүүлстэй ингэн гэл би бинийгээ дэмжих үйж байдаг ч гэсэн зарим тохиолдолд саяны дурдаад өнгөрсөн жоохон буруу дадлаар орчих гээд байдаг те. Гэх мэтчлэн найз нөхдийн дүрм журм хэлсэн үг хийсэн үйлдэл амлалтанда илүү чанд одоо тэр амлалтаа сахидаг эрхэмлдэг болддог бахан. За ирээдүйнхээ төлөө болохоор санаа зовж эхэлдэг. За би ямар ажил хийх вэ? Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? Өсвөр насныхаа ажил мэргэжилтэй холбоотой ер нь энэ сонголт нь болохоор тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухаамсарлаж байгаатай шууд холбоотой. За магадгүй одоо эмч хүн болно гэж байгаа хүн бол гэр бүлд нэмж байсан ч байсан байгаагүй ч байсан өөрийнхөө бие хүнээ би нэг эмчил болох хүндээ гэсэн тийм мэдрэмж бас өөрийнх нь хүсэж байгаа хүсэл бас ойлголт авсан ойлголтуудаасаа ухамсарлаж байгаа тэр ухамсараас шууд холбоотой байна. За тэгвэл тэр яг ухамсар гэж юу хэлээд байгаа вэ? Өөрийн ухамсар гэдэг нь тэд болохоор бид одоо хүүхдүүд биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт бас эсрэг хүйснийхэнтэй татагдах зэрэг шин мэдрэмжэндээ сэтгэл нь тогтворгүй дэж за нөгөө түгээр бас зарим тохиолдолд тавгүй тах ичих эргэлзэх ийм зүйлсүүдийг мэдэрч эхэлдэг ба. За өсвөр насныханд гадаад үзмжиндээ анхаарал тавих нь нэлээд ихсэж ирдэг. Тэгээ удаан цагаар толны өмнө охтуудын хувьд их эргэлздэг болно. За хөвгүүд ч ялгаагүй. Ер нь аль аль. Гэхдээ мэдээж арай охтууд нь урт байх магадлал их байгаа. Ер нь арай их байдаг тий. Ягаад гэвэл үсэж нэг ингэж янзалж үзэл, хувцаа ч ингэж нэг сольж үзэл. Бүр яг хувцмуцаа өсмөсөө бүгд болцсон ч гэсэн за сүүлийн үед нөгөө селфи буюу гар утсаа аягүй ашигладаг болсноос хойш хүүхдүүд өөрийн гэсэн нөгөө зураг авах позыг гаргадаг болчихжээ. Анзаархаар зарим хүүхдүүдийг харахаар яг л нэг поз авдаг. За зүүн тишээ хараад уруулаад цуруулгасан бол бараг бүх зурган дээр нь яг тийм хувцсан нөөр өсөн нөөр байлаа ч гэсэн хизээж авахулсан өглөө өдөр орой те яг өөрийнхөө нөгөө сэтгэл ханамжтай байгаа тэр дүр төрхөндөө айгу дуртай байгаад тэр дүр төрхөө хадгалж үлдэх ч юм уу зурган дээр үлдэх зураг дарахтай яг тэрийг гаргах тохиолдол байдаг. За тэгээд энийг нөгөөтэйгээр бас нөгөө өөртөө дурлах гэж хэлж болдог. За солонгосын хувьд бол өөртөө дурлах одоо өвчин эмгэгч гэж хэлж нарийн болгож ярьдаг л да. Тэгтээ иймэрхүү эмнэлгийн хэллэг бол үүндээ байдаг. Мөн ялах насандаа болохоор би саатал гэсэн өөрийгөө мэдэрч чадаагүй үе байдаг бол бусдаас өөрийгөө дээгүүр тавих, бусдаас өрмөц гэдгээ батлах, хин нэг одоо рол модело болгож дуурайх, за одуудыг шүтэн бишрэх ч юм уу те бас олонний анхаарлын төвд байхыг ирмэлзэж хүсэн бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг эдгээр шинж тэмдгүүд өсвөр насныханд тохиолддог. Нялх үедээ бол би гэл нэг тийм байгаад байдаг гэсэн бол би гэдэг энэ нялх үений би гэсэн саатлаас өсвөр насны
хүлээн зөвшөөрөх гэдэг байгаа. Саяны танд хэлсэн энэ өөрийн гэсэн ухамсар нь арай нэг өөр одоо өнгө аястай, мэдрэмжтэй болж эхэлдэг ба. За өсвөр насныханд бас хайр сэтгэлийн тухай гарч ирдэг те. Тэгэхээр энэ насанд яг бэлгийн боожилт явагдтай холбогдоод эсрэг хүснэнтэйгээ одоо татагдж хэлснээр хайр, дурлал, шохоорлол гэх үүсдэг байгаа. Тэгэхээр энэ насанд эрс өөрчлөөд өөрийгөө одоо гоё байдалд байлгахыг хүсдэг тийм хүсэл маш ихээр бий болдог. Гэхдээ зарим тохиолдолд хүүхдүүд энэ хин нэгэнд сайн болсноороо магадгүй сайн болсон болохоор сэтгэл зүйн өөрчлөлт ороод нөгөө түрүүний хэлээдсэн гент айгуу сэтгэл нь гоё болоод гент айгуу тавхуудал бүр ингээд доошо унах ч юм уу те янз янз болж ингэж холбирдог байгаа. Энэ нь болохоор тухайн хүүхдэд өөрийгөө голох эсвэл үе тэнгийнх эцэг эхээсээ санаа зовох гихчлэн маш олон одоо шалтгааны улмаас гинт ингээд сэтгэл зүйн байдлаар ингээд навс унах эсвэл ямарваа нэгэн баяртай гоё үйл явдал за эсвэл хин нэгэн сайн одоо өөрийнх нь хорхоод байгаа хүүгүүн нь ч юм уу ирээл үг тэгэхээр өдөх ч юм уу те хаанд байх ч юм уу яг нэг иймэрхүү үедээ айгүй огцом зүр сэтгэл нь ингээл хөдөлж сэтгэл нь ингээд оп болдог байгаа. Тэгэхээр хайр сэтгэл шохоорхол гэдэг зүйлээс яг өсвөр насны энэ үед явагддаг байгаа. За хүслийн хувьд бол хүсэл мөрөөдлийн хувьд бол хүн болгон мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Ер нь ялангуяа ийм өсвөр насны хүүхдүүдэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл зайлшгүй байх ёстой гэж бодож байна. Тэгээд өсвөр наснд ер нь хүүхдийн маш дэврэн сая ярьсандаа маш их сэтгэл хөдлөлтөө үе гэдэг байгаа штэ. Тийм болохоор хүүхэд кинод өөрийн дуртай спортын тамирчин эсвэл үлгэрийн баатар ч юм уу те ямар нэгэн байдлаар үлгэр дуурал авч өөрийнхөө ирээдүйг тим мэтээр төсөөлөх нь маш их байдаг. Тэгээд дээрэс нь бас нөгөө хүсэл мөрөөдөл гэдэг утгаараа би ирээдүйд цаашдаа ийм хүн болж одоо өсөхийг хүсэж байна. Нийгэмд ийм байр суурь эзлэхийг хүсэж байна. Гэх мэт өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бас гаргаж ирдэг байгаа. За тэгээд зарим тохиолдолд энэ тухайн зүйлээ хэд одоо бүр ингэж шүтэн биширснээр ч юм уу те өөрийгөө жинхэнэ би гэдэг төлөвшүүлэхэд одоо хүндрэл очилдог. Яа тэгэхээр нөгөө л шүтэн бишрэгчээр рол модель л дагаал тэр хүн яаж ийн тэр хүн юу хийсэн бэ тэр хүн юу гэж хэлж ийн тэр болгоныг хүсэж байгаа учраас тэр болгонд өөрийгөө тааруулах тэр болгонд яг би тийм болохыг хүсэж ин гэд яг жинхэнэ өөрийгөө хувь хүн бигээ жоохон хойш нь тавиад алдчих гад байдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө би гэдэг хувь хүнээ төлөвшүүлэхэд энэ нь зарим тохиолдолд хит одоо туулшир хараа одоо хүндрэл болох магадлалтай байдаг. Тийм болохоор хүүхэд энэ насндаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхой болгох ер нь айгу хэрэгтэй байдаг. Тэгэхээр эцэг их багш ах их чинь юу ч зөвлөхөө гэхээр үнэхээр одоо магадгүй эмч болё гэж байгаа л яагаад эмч болё гэж байгаа. Яг юуны үндсэн дээрээс чи тэгэж бодсон юм. Чамд юу таалагдсан ч юм уу те. Чи яг эмч дундаа яг юуны эмч нь болох юм. За чи энэ мэрэгжлийнхаа ч юм уу те энэ хүсэл мөрөөдлийнхаа давуу тал нь юу гэж бодож чинь сул тал нь ер нь юу гэж бодож чинь чи ер нь хэр энэ тухай бодсон бэ гэд ер нь хүүхдийг дотгошоогоо өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх тийм асуултуудыг яагаад ч юм уу те асуултуудыг өөрт нь тавиад өөрийгөө ирж хайх тэр ирэл хайгуулт нь бид нэр туслах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ирэл хайгуулаа сайн гүнзгий нухацтай хайж үзсэн хүүхдүүдэд ирээдүйн ажил мэргэжлээ сонгох одоо шийдвэр нь аяга хурдан бий болдог. Тэгэж чадахгүй өнгөцхөн энэ ч гоё юм шиг харагдаад нэг өдөр нь одоо өмч болмоор санагдал дараа өдөр нь жүжигчин харсан чинь нэрөөсөл жүжигчин гэдэг мэргэжил юмыг хийж болох юм байна. Мэдэрч болох юм байна. Гэл жүжигчинч болъё гэснэ. Би ер нь жүжиглж чадахгүй юм шиг өнөөсөө дуугаал дуулаа явж дуугайгуу дуулчтай юм чинь гэл мэргэжлээ солиол юм аа. Иймэрхүү байдал яагаад үүсэж байна гэхээр хүүхдийн хүсэл мөрөөдөл мэдээж үргэлж өөрчлөгдөж байдаг ч гэсэн хүсэл мөрөөдөл нь өөрчлөгдөж болох ч гэсэн хувь хүн одоо өөрийгөө төлөвшүүлж байгаа хүн бол тэгээ төлөвшүүлж байгаа гэдгээрээ ерөөс өөрчлөгдөхгүй байхгүй. Тийм болохоор хичнээн жүжигчин болно, хичнээн дуучин болно гэжсэн ч тэр хувь хүнд байгаа зан чанар аль ч мэргэжлийг сонгосон байсаар л байна. Тийм болохоор хувь хүнийг одоо
бий болгон төлөвшүүлэх гэдэг маш чухал учраас энэ зүйлд хүсэл мөрөөдөл зориг гэдэг юм түлхүүрийг ашиглан та бүхэн илүү хүүхдтэй болоод дүүдээ ч юм уу те шавьда цаг зориулан үнэхээр шаардлага гарвал хойлохна цагийг 5 минут ч байсан зарим тохиолдолд маш гүн гүнзгий ярилцлага хийгдэж болдог байгаа. Тэгэхээр нээлттэй асуултаар гүн гүнзгий шууд яг учиргал за хоёул юм яри. Чи ингэж хийгээ гэл шууд юм хатуу биш уулзах болгонда 5 минутаар ч юм уу 2 минутаар ч юм уу айгүй энгийн хүүхдүүд нэг сэтгэлээ нээчихээр өсвөр насныхан зарим тохиолдолд багштай ч юм уу те эсвэл хамаатныхаа хэгчтэй төрсөн аав ээж хичээсээ илүү зүр сэтгэлээ нээж чаддаг байгаа. Тэгэхээр хин тэд нарыг сонсож хин тэд нарыг мэдэрч байгааг хамтдаа мэдэрч одоо адилхан зүйлийг ингээд хамтдаа тухуулж байгаа юм шиг мэдрэмж авч ин тэр хүндээ илүү нээлттэй байгаад илүү тэр хүнээ хайгаа зарим тохиолдолд хүнд хэцүү үедээ ч тэр хүнийг хайдаг баяр хөөртэй зүйл болсон ч тэр хүндээ хэлчмаар санагддаг тийм одоо сэтгэл зүйн одоо байдалтай болчдөг байгаа. Тэгэхээр хүсэл мөрөөдлийн хувьд ч гэсэн ялгаагүй. Үнэхээр яг хайж явж байхад нь та өөрийнхөө бодлыг саналыг хэлэх ч гэсэн ерөөсө тулгалгүйгээр харин асуултаар та хүсэл мөрөөдөл гэдгийг яг өөрөө юу гэж ойлгож байгаагаар нь эхлүүлээд яг юу хийхийг хүсэж байгааг яг ямар хүн цаашдаа юуг магадгүй их орондоо хийж бүтээсэн байхыг хүсэж байна. Яагаад бид нар мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ярьдаг шиг том мөрөөдөж зорж болохгүй гэж ирээдүйн 5-10 жилийн дараахыг өнөөдөр яагаад асууж бодож болохгүй гэж тийм үү? За ингээд яриад ирэхээр маш сайн харилцаа үүсдэг байгаа. Тэгэхээр харилцааны хэрэгцээ гэдэг өсвөр насныханд ч байдаг, бага насныханд ч байдаг, нас бид гүйтсэн хүмүүс ч байдаг зүйл. Харилцааны хэрэгцээ нь ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгохыг хүсдэг тийм харилцааг өсвөр насныхан маань одоо хүлээж өгдөг байгаа. Эмзэг буюу тогтургүй эцэг юм уу эцэгийнхээ хайхрамжгүй магадгүй өсвөлөд маш их ажил ихтэй завгүй тийм эцэг ихтэй хүмүүс байдаг шүү дээ тийм завгүй эцэг хангалттай одоо анхаарал халамж тавьж чаддгүй тийм учраас тийм болохоор хайхрамжгүй харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө нөгөөдгөр золигт гаргах буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн асуудал болж таарад байдаг. Тэгэхээр гэр болгонд айл болгонд нэг асуудал басан хүн байдаг. Айл болгонд нэг гэр бүлийн аваа явд нэг зэби болоо зохион байгуулагч нь байдаг ч юм уу те. Айл гэр болгонд нэг ивийн олчдаг нэг хүн байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйл байдаг. Гэхдээ заавал тийм байх хэрэгтэй биш шүү дээ. Тийм хайрцагт бид нар өөрсдийнхөө үзэл бодлыг болоод гэр бүлийн хайртай хүмүүсээс хайрцаглах ерөөсөө шаардлагагүй. Тийм болохоор яг асуудал гарсан тохиолдолд асуудал нь юу вэ? Хэн бэ? Яагаад бий болсон бэ гэдэг дээр маш сайн анхаарлаа хандуулж чадах юм бол магадгүй одоо өсвөр насны хүүхдтэй асуудал болоод байгаа юм бол та тэр асуудлыг шийдэж чадна. За асуудал дээр бид нар юу гарч ирдэг вэ гэхээр хүүхдүүд яг энэ насанд айгаа сахилахгүй болдог штэ. Юм хийж үздэг. За гадуур тэнэх хулгай хийх. За бүр цаашлаад өсвөр насныханд арх тамхи хэрэглэж үзэх хүртэл тохиолдлууд гардаг штэ. Тийм болохоор та хичнээн харилцаа сайтай байна. Төдий чинээ та хүүхдийнхээ одоо хүсэл мөрөөдөл одоо бусадтай харилцаа, хайр сэтгэл шох хоорхол эдгээр зэрэг маш сайн мэдэх учраас эргээд асуудал гэдэг зүйл үүсэхдээ айхтар том үүсэхгүй байна гэсэн үг байна. Тэгэхээр та өнөөдөр хүүхдтэйгээ өдөр болгон яг ярьж амждаггүй маа гэхэд яг нэг зориулалт гаргаад тэрийг хоёр хортой нэг ч юм уу тийм шийдвэр гаргаад за би ичилж уулзаж чадахгүй магадгүй хол байгаа бол одоо интернет хөгжсөн байгаад интернетээ харж ярьдаг бол эсвэл уцаар ярьдаг бол тийм ямарваа нэгэн байдлаар та харилцааг заавал тогтмол үүсгээд эцэг эхийн хувьд бол эцэг их гэдгээ мэдрүүлээд ах эгч бол ах эгч гэдгээ мэдрүүлээд өвөө эмээ бол өвөө эмээ гэдгээ мэдрүүлээд нөгөө хүүхдэд ч гэсэн би аав ээжтэй ах эгчтэй өвөө эмээтэй юм хамаатны хүнтэй нэг ийм хүн шүү гэдэг тийм мэдрэмжийг тогтмол өгж явах хэрэгтэй байдаг. Тэгээ хүн чинь өөрөө нийгмийн амьтан гэдэг утгаараа ямарваа нэгэн байдлаар харилцаан донд байх аяг хүсдэг, харилцаатай болж таардаг, баяртай ч гунигтай ч ямар ч асуудал тохиолдсон бай тодорхой хэмжээнд хүмүүстэйгээ л хамт байж байдаг. Бүр яг нөгөө хувийн me time гэж ярьдаг штэ. Me time гаргах
яг өөрөө өөртөө гарах тэр цаг биш л яаж игээд хүмүүстэй хамт унаанд явсан ч байсан, дэлгүүрт явсан ч байсан. Тийм болохоор бид маш сайн анхаарч хянаж байх, бас ер нь анхаарал халамж тавьж зориулт гаргах үе бол яхаа аргагүй өсвөр насны үе байдаг. Тэгэхээр хүүхэд насны өмнөх үеийн одоо бодит сэтгэхүйн дүрслэх хийсвэр сэтгэхэн бодохын чадвар болж хөгжиж байгаа. Тэгэхээр өсвөр насныханд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар хөгжиж байна гэсэн үг байна. За 70-д 20-д утгатай үг хэлэх, үгийн сонголтын дээр хүртэл өөрчлөлт гарах те. 20 үгээр шүүмжлэх, нэг заримдаа нэг чи яхаар юм зөвүүн байдаг байна гэх хүүхдүүд хоорондоо ярьдаг ш. Тэгэхээр яхаа аргагүй яг тийм өөрчлөлт бий болж идэг. За бас юу ч хийхгүй байх гэх мэт сонин байдлаар одоо өөрийгөө илэрхийлдэг. За ялангуяа эсэргүүцлээ илэрхийлэхдээ бол сайн хэлсэндээ 2-д утгатай үгийг сонгох нь би заавал тэгж хэлж болохооргүй өөр үг байсаар байтал нэг хор малтсан ч юм уу тийм үгийг сонгон шүүмжлэлтэй хандаж ярилцах. Эсвэргээрээ хичээлээ хийх, гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг зүйлсэд идэвхгүй бүр юу ч хийхгүй байх мэтэр өөрийгөө илэрхийлж бас эсэргүүцлээ илэрхийлдэг ба. Тэгэхээр өсвөр насныхаа дунд дээрээс нас яг сүүлийн үед бол санаа зовж байгаа зүйл нь юу гэхээр амиа хорлож байгаа асуудлууд гараад байгаа. Энэ насанд угаасаа яг ийм эрсдэл нь маш өндөр гэж үздэг нас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь гэр бүл, найз нөхөд одоо бүтлгүй романтик дурлал ч юм уу те үе тэнгийнхний дундах байр суурь ч юм эсвэл үл ойлголцол эсвэл хайр халамжаар одоо дутагдсан зэрэг янз бүрийн шалтгаанаас гардаг ч гэсэн тэр тэднээс гадна бага наснда хайрын хэрэгцээнд хангагдаагүй бол энэ хүү эмзэг байдал руу ороход маш амархан бас маш их нөлөөлдөг байна. Тэгэхээр хүүхдийг өсвөр насндаа л би анхаараа гэж байгаа юм биш. Бага насндаа ч гэсэн маш анхаарах хэрэгтэй. Өсвөр насны хувьд яг насанд хүрж байгаа юм шилжилтийн үе гэдэг утгаараа анхаарал халамжийн үед арай нэг өөр болдог. Мэдээж жоохон хүүхдтэй ээж аав харилцаа өсвөр насныхын үед харилцаа өөр байх хэрэгтэй. Шаардлагатай болдог юм. За тэгээ охид хүүхдийн хооронд ч гэсэн ялгаагүй. За нэг насны зөрүүтэй эгч дүү хоёр эмэгтэй байсан ч гэсэн яг адилхан бас хандаж болдоггүй байгаа. Яг гэвэл тэр хүмүүс чинь хувь хүн тус тустай өөр хүмүүс учраас гэр бүлийн зарчмын дагуу ямар нэгэн одоо асуудал гарахад юм уу ямар нэгэн зүйлийг хийхэд эгчдөөс яг адилхан байр суурьтай байна гэсэн аав ээжийн тэр гэр бүлийн зарчим байхад бол тэр асуудалгүй хэрнээ ямар нэгэн байдлаар хувь хүнтэй холбоотойгоор юмыг шийдэх тохиолдолд тэр хувь хүн нь яг ямар хүн бэ гэдэг дээр төвлөрөх нь дараад нь шарх үүсгэх ч юм уу тэг ямар нэгэн байдлаар асуудал томрохгүй байхын одоо байхад туслах тийм дэм бас туслах тийм тип буюу арга болж өгдөг ба. За тэгээд энэ үед бас янз янзын нөгөө буруу дадал зуршил руу орчих гээд байдаг байгаа шүү дээ. Тэгээ энэ үед ч нөгөө ихтгэл үнэмшил гэдэг зүйл нь бий болж өөрийн гэсэн үзэл бодол би өөрөө хинбэ гэдгээ бас таньж мэдээд манай аав ээж хинбэ, манай найз, манай багш, миний эргэн тойронд байгаа хүмүүс юу нэг хинбэ гэдэг дээр бодож эхэлдэг. Цаашлаа тэр хүмүүсийн үзэл бодол, дадал зуршил, зарчим, за ихтгэл үнэмшил те. Яг энэ болгоныг харж, сурж, анхаарч одоо мэдэж авч явдаг үе. Тийм болохоор энэ нь болохоор бага наснаасаа магадгүй одоо шин шоу толгдснаасаа болоод өөрийгөө одоо мэдрэх ёстойгоор мэдрээгүй эсвэл бодит бус төсөөллөөсөө болоод сургуулийн өмнөх наснда одоо ялган заалгасан ойлголт авч сураагүйтэйгээ холбоотойгоор асуудлууд бас үүсч болох юм. Тэгэхээр бага насны хүүхдийн өмнөх нэвтрүүлгээр ярьсан сэтгэл зүйн өөрчлөлт маань эргээд яваанда өсвөр насндаа ороод бүр сериосны бүр илүү нухацтайгаар авч үзэх өөрчлөлтүүд маш олон болдог байна. Тэр өсвөр насныханд бас маш олон зан чанар бий болоо сэтгэл зүйн олон тийм хэлбэлцдэг зүйл бий болдог. За эдгээр дотор бас юу гэдэг вэ гэхээр хооллохтой холбоотой ийм төвхтэй байдлаар зөрчилдөөнүүд бас олширч эхэлдэг байна. За хоолны дуршилгүй болох ч юм уу эсвэл амархан бөөлдсөн цутгах ч юм уу те эсвэл хит хоол нь бүр ингээд
апдейт нь бүр арай дэндүү гिचим нь юу болоо чаавчтай хоолунд өгөөгөө ш. Тэгээд айл майл очиход тий гэртээ байна уу айлд байна яг л адилхан хамаа намаагүй иддэг ч юм уу тий. Бүр эсрэгээрээ ингээд таргалж исэн бол турдаг хүүхдүүд ч байдаг. Бүр ямар ч хүчгүй тамиргүй болоод хоолны дуршилгүй болчдөг тий. Эсвэл яг гэр бүлийн орчин бүр онцгойлоо таагүй орчны нөлөөгөөр ганцаардах сэтгэл одоо шархалснаас болоод хоолны дуршилгүй болох ч юм уу тий. Эсвэл ямарваа нэгэн одоо муухай одоо дурсамжнаасаа болоод ч юм уу тий хаа нэгэн газар хоол идчихсэн чинь за магадгүй цовын дотроос нь тий өт гараад ирлээ гэхэд тэр хүүхэд нөгөө цов идэх болгонд нөгөө өт гарч ирсэн юм нь ингээд хүчтэй нөлөөлсөн бол гэртээ хоол идэхдээ ч гэсэн тэрийгээ бас магадгүй бодоол мэдрээл тодорхой хэмжээнд айцтайгаар бас сэтгэл зүйн 50 бишээр энэ зүйлийг мэдэрч яадаг, харж яадаг, идэж хэрэгжилж яадаг. Тэгэхээр хоол хүнсэн дээр хооллохтой холбоотойгоор хүртэл асуудал гээ гаргаад ирэх юм бол хүртэл гарч болдог. Тийм нас байгаа. Тэгээд өгөөсгөлийн бас шинж тэмдгүүд гарч ирдгийн нэг нь бол яг энэ хоолны дуршилгүй болох байгаа. Энийг баг хоолны дуршилгүй болгох эмгэг гэж хэлж бас болно. Энийг ч гэсэн яг зөвхөн өсвөр насны гэхгүйгээр янз янзын насны хувьд ч гэсэн яг тийм тодорхой хэмжээний шалтгааны улмаас яг ийм эмгэг бий болсныг яг эмч нарыг гаргаж ирдэг. Тэгээд гэр бүлийн таагүй эмзэг буюу хүчирхийллийн харилцааг асуудал биш гэж үзээд ингэж итгэхийн тулд өөрийн хоолны дуршлаа одоо хянах аргаар солих тохиолдолд бас мэрсэр байдаг. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг гэхээр өөрийн гэр бүлийн амьдрал нь одоо түүнээс шалтгааллахгүйгээр одоо ямар нэгэн байдлыг өөрийнх нь хяналтаас гарсан байдлыг одоо үгүйсгэх ч юм уу тий. Энэ нь яваанда нөгөө хоол хүнс хэрглэж байгаа хоолны дуршлаа хянах аргаар орлуулан сонгож байгаа бас нэг сонголт байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг бас тодорхой хэмжээнд хяналттай байлгаад, оролцоотой байлгаад сэтгэл санаагийн үзэл бодлын сонсоод ингэж тэр хүнийг хүлээн зөвшөөрч байгааг нь бас ойлгуулж мэдрүүлж явах хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол энийгээ хоол идэхгүй байх тийм эмгэг болоод байгаа тэр хоолны дуршлаа одоо хянах аргаар одоо сольчж болдог байна. Тэгэхээр энийг эмгэг бүртлээ хөндрүүлчих юм бол дараад нь одоо хоол боловсруулах системд ч гэсэн асуудал үүснэ. За ялангуяа энэ үеийнх нь нөгөө өөрийнхөө арьс энэ дээрийг анхаардаг штэ. Насны онцлогоос болоод батг гардаг ч юм уу те. Иймэрхүү үед хоол унд интэхгүй олигтой амархгүй олигтой ирчүүж авах болохоор бүр нөгөө дотор эргэтний тойл нүүрэг царай гэдэг шиг нүүр царай нь бүр илүү онцгой болж бүр ингээд гундуу нөгөө идэвхтэй гэрэл гэгээтэй ирч хүчтэй байх нас нь эсэргээр ийм болох одоо сөргөөр онцгой болох тохиолдол байдаг байгаа. Тийм болохоор та бүхнээр яг гэрт тань өсвөр насны хүүхдүүд байгаа бол хэрэгцээг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Өсвөр насны хэрэгцээ болохоор өөрийгөө ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож өгч ойлгох мөн өөрийгөө том хүн мэтэр хүлээн зөвшөөрөх тийм одоо өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх энэ одоо хэрэгцээ бол энэ насны хамгийн чухал гол хэрэгцээ байгаад байгаа учраас өөрийн гэр бүл бас өөрийн гэсэн хуримтлуулсан туршлага, шин мэдлэг чадвартаа тулгуурлаад өөрийн гэсэн шин итгэл үнэмшил, өөрийн гэсэн бие хүн, үнэт зүйл, зарчим, одоо үзэл бодлыг бий болгож идэг ба гэсэн үг. Тэгэхээр өсвөр насныхны өмнөх үеийн одоо хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд энэ үедээ бие бол гэдгээ ер нь тодорхой төвшөнд мэдэрч чаддаггүй байгаа. Тэгэхээр бие хүн өөрийн биегээ нээх би гэж яг хэн бэ? Би ер нь хэн бэ? Би ямар салбарыг сонгол илүү амжилтанд хүрч чадах хүн бэ? Би хэр зэрэг эмхтэй, хэр зэрэг эр хүн бэ ч юм уу те? Би юу хийж чаддаг хүн, би юу хийж чаддаггүй хүн, би ямар хүнтэй цаашдаа гэрэлж ямар гэр бүлийг бий болгох вэ гэх мэт янз янзын одоо асуултуудыг өөртөө тавьж бас янз янзын одоо нөхцөл байдалтай ялангуяа энэ асуудал болох зөрчилдөх тийм асуудлуудтай тулгардаг байна.
Тэгэхээр бага наснд төлөвсөн хараат бас бие даасан байдлыг хэрэгцээнд дутуу хангагдсны үр дагавар өсвөр насныханд болохоор бие хүн ба өөрөг ролын уялдаа холбооны талаар төөрөлдөд эхэлдэг байгаа. Тэгэхээр тань дахиад хэлье. Бага насндаа төлөвсөн хараат ба бие даасан байдлын хэрэгцээ нь дутуу хангагдсан үр дагавар өсвөр насныханд бие хүн ба өөрөг ролын уялдаа холбооны талаар нөлөөг үзүүлээд төөрөлдөх тохиолдол гардаг. Тэгээ энэ төөрөгдөл нь энэ сарнилтантай сэтгэлийн зовиорын хам шинжийн илэрхийлдэг. Дээрэс нь сөрөг зан авираар илэрч гарч ирж байгаа. Жишээлх юм бол ямар нэг юмд донтох ч юм уу те эсвэл тамхинд ч юм уу эсвэл гадуур дэмий тэнэх ч юм уу ямар ч үр дүнгүй үнцэнгүй сайн биш зүйлс дээр илэрх нь их байдаг. Тэгээд энэхүү төөрөгдөл буюу сарнилт даамжраад байх юм бол дотоод сэтгэлийн хоос орон зайн бүр их том болсоор байдаг. Тэг гэр бүлийн харилцааны системд тэдний оролцоо үүрэг рол нь ч гэсэн ер нь нэг их тайвныг сахигч, аялдан дагалдагч, магадгүй дүүгийнхаа ч юм уу те эсвэл өвөмийнхаа эсвэл хин нэгний асран хамгаалагч эсвэл ах эгчийн үг зараалыг сонсох ёстой болдог. Магадгүй тэдний асуудлаас олж хохирогч нь болж загнуул зэмлүүлдэг ч юм уу те. Эсвэл эсвэргээрээ гэр бүлийн асуудал нь яг өөрөө бие хүн болж болох зэрэг эрсдлийг дагуулж байгаа. Тэгээд энэ үе бие хүн гэдэг бие даасан байдлаа алдах тохиолдол ч гэсэн байдаг. Энэ нөхцөл байдал хүртэл яг энэ зан чанарын болоо гэр бүлийн нөхцөл ч гэсэн яг зарим тохиолбор түлхээд оруулах тохиолдолч байдаг. Тэгэхээр хүүхдийн зан чанар үнэхээр гэр бүлийнхэн дэргэн тойронд байгаа хүмүүстэй, багш, ангийнхан, найзуудтай олон хүмүүстэй хамааралтай байдаг гэж хэлж болох юм. За нөгөөтэйгөр бас яг энэ үед найз нөхдөд илүү их дотно болдог. Тэгэхээр гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байдаг ч гэсэн энэ гэр бүлийн тэр гал халуун харилцаа, дотн харилцаа нь эсрэгээрээ найз нөхөд рүүгээ чиглэдэг байгаа. Тэгээд гэр бүлийн уян хатан биш нэг жоохон хатуу, дарангуулсан харилцаа жоон зохилчих гээд байдаг. Яг тэгвэл сайн ойлголцохгүй байгаа учраас бие биендээ үл ойлголцол байгаа учраас эвтэйхий яхад үнэхээр хэцүү байдаг. Нөгөөх нь нэг удаа биш нэлээд олон удаа давтагдахаараа ер нь жоох нэг хар яар хийж гээд тэг өсвөр насныхаа яг энэ үедээ ааш зангийг анзаарахгүй бол нэг жоохон сүр сар төр тар хийсэн эсвэл нэг дарангуулсан эсвэл захирсан харилцаа зөнхлөөд тогтчих гээд байдаг. Тийм болохоор өсвөр насныханд насанд хүрсэн хойно энэхүү харилцаануудыг бий болгочихгүй тул тэр үед нь асуудалтай гэж харсан харилцааг та бүхэн аль болох дор нь барьж аваад сайн ярилцаа тэр хүүхдийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ ойлгуулад ухааруулад хангалттай сонсож өгснээ дараа бас өөрийнхөө саналыг тулгах биш зүгээр надад ийм санал байна. Надад ингэж санагдчихээн чи өөрөө юу гэж бодож чинь чи өөр хүний байр сууриас чамд магадгүй өөр хүн чамд яг ингэж хандвал яах вэ гэх юм уу те. Маш эвтэйхнэр маш ухаалгаар мэрэг ухаанаар харилцан ярилцаж чадах юм бол эргээд эсрэгээрээ бүр өсвөр насны хүүхдүүд найз нөхдөсөө илүү гэр бүлтэй дотн болоод ирдэг байгаа. Яагаад гэвэл угаасаа л нээлттэй байсан хүмүүс шинэ найз нөхөддөө яах бол энэ ингэх болоо тэгэх бол нөгөөдөл ч юм уу ялгаагүй зарим тохиолдолд нууцаа ярьсан юмыг нь ил зарлаа явж явах тохиолдол ч гэсэн гарахгүй байхын аргагүй. Тийм болохоор гэр бүлийнхэн гэдэг нь үнэхээр ямар хамт олон байдаг, ямар нэгдмэл нэг зүрстгэлтэй байдаг, ямар бие биендээ хайртай байдаг вэ гэдгийг бас энэ үедээ ойлгож мэдэрч чадах юм бол ирээдүйд насанд хүрсэн ч гэсэн маш сайн бие бинийгээ ойлгодог, юугч хийсэн бие биендээ алдаа асуудал гарсан ч гэсэн бие бинийгээ ойлгож байгаа. Тэр асуудлаар дүгнэх биш, зан чанар хувь хүнээр нь дүгнэх учраас тэрийг яхаар асуудал болгоод байдаггүй. Харин бид нар гэр бүлээс гадуурх найз нөхөд тийм ажлын хамт олон дотроо асуудал гарангууд тэр асуудлаар дамжуулж хүнийг дүгнэх гэдэг тий. Тийм болохоор гэр бүл дотроо эхлээд бид нар энэ зан чанар дадал хэвшлийг бий болгох хэрэгтэй байдаг. Ямар нэгэн зүйлийг асуудал нөхцөл байдлаар нь биш тэр хувь хүний зан чанар, мөн чанар яг хэн бэ гэдэг дээр төвлөрч чаддаг байх юм бол аав ээж нь магадгүй ялгаагүй л хүн хоон төгс биш учраас алдаа буруу гарахад хүүхдүүд нь
аав ээжтэйгээ зөв харилцаан дундаа өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлснээр эцэг эхийн бурууг хүүхдүүдийнхаа хэлж ярьсан зүйлээс гарч ирсэн яагаад болохгүй гэж тийм. Хүүхдүүд л зөвхөн аав ээжээс сургамж авах хэрэгтэй биш шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд айгүй мундаг ухаалаг хүүхдүүд аав ээжтэй бодоогүй зүйлийг нь бодоод хараагүй зүйлийг нь хараад хуваалцж байдаг, хэлж байдаг. Хамтдаа хичнээн насаар багч гисэн санаа тавиад хамтдаа бодоод эргэцүүлээд гой шийдэлд хүрч байгаа гэр бүлүүд зөндөө байдаг шүү дээ. Тийм болохоор энэ өсвөр насны сэтгэл зүй гэдэг маш чухал байгаа. Тань сая хэлсэн цөөхөд онцлогуудыг та ерөнхийд нь хэлсэн онцлогуд учраас таны хүүхэд, таны дүү тэ хүн болгон дээр хувь хүн гэдгийг та өөр нь бүгдийг яг байгаагаар нь хүлээж аваад харин засах, өөрчлөл, сайн гэсэн зүйлсийг та маш сайн ухаалаг ярилцлагын дунд, харилцаан дунд, зөв харилцаан дотор тэ гаргаж ирэн ярилцаж хамтдаа шийдээсээ, хамтдаа өөрчлөх зүйлсээ өөрчлөөд яваасаа урамшуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр ер нь яг товчхондоо нэг үгээр хэлэх юм бол өсвөр насны суур хэрэгцээ хангагдаагүй бол насанд хүрсэн хойноо ч гэсэн энэ одоо хангагдаагүй хэрэгцээнээсээ болоод буруу муу үр дагавар гарах гэдэг л гэсэн үг байна. За тэгвэл яг энэ нь юу вэ гэхэд одоо асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг дарангуйлж хүч хэрэглэх хандлагатай тийм хүмүүс гарчдаг те. Эсвэл эцэг эхтэйгээ уулзахаар эргээд жоох хөвчийг ажиллаад учрын олдгүй нэг хүмүүс байдаг. Эсвэл өөрийн бие хүн тухайга төсөөлөл тийм бодол өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буруу алдаатай. Айгүй хөөрхөн охин гэдэг би айгүй царай муудаг явждаг хүмүүстэл байдаг те. Дээрэс нь өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, итгэл үнэмшлээ эргэн харахад ахтар анхаарал таахгүй ерөөсө харалхан хандах юм те. Ерөөсө юмны ч бодож үзэхгүй байх ч юм уу. За дээрэс нь найз нөхдийн ч юм уу эсвэл одоо романтик хайрын харилцаа ч юм уу те. Яг энэ харилцааг ялгаж салгах чадваргүй болчих тохиолдол байдаг. Насанд хүрсэн хойноо өсвөр насныхаа одоо хэрэгцээг хангагдаагүй тохиолдолд. За тэгээ дээрэс нь зориг мөрөөдлийн тухай ярих боловч түүндээ хүрх гээд байгаа тэр зориулалт алхмуудыг хийх хүсэл нэх байдаггүй, ирмэлзэлгүй болчихдаг тийм зарцуу байдалд болчихдог байгаа. За тэгээд санал бодлоо илэрхийлэх, санал нийцэхгүй байгаа юм эсвэл өөр бодолтой байгаагаа илэрхийлэхээс имэх санаа зовох зүйлсийг бас гаргадаг байна. Хичнээн насанд хүрсэн ч гэсэн тийм. За тэгээд үнэхээр тийм учраас яг насанд хүрсэн хойноо илэрх ийм сөрөг буруу үр дагавар гарч ирэхээс нь өмнө өсвөр насныхан дээрэс нь тэрний өмнөх бага насныхан суур хэрэгцээг хангаж өгөх шаардлагатай гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр та бүхэн бас охид хөвгүүдээ хайртай дүүгээ ч юм уу те одоо хүмүүжил дээр нь анхаарах, түүнтэй харилцаан дээр та ч гэсэн бас анхаарах айгүй хэрэгтэй шүү. Тэгээд хүн гэдэг ерөөсөө ганцаараа сайн байгаад хангалттай биш. Яагаад гэвэл хаач утсан хүмүүстэй байдаг учраас та өөрөө хичнээн сайн байсан ч гэсэн манай дүү өөр юм аа гэж ерөөсөө хаяхгүй байх гэж найдаж байна. Тэрнтэйгээ адилхан яг дүүгийнхаа дотоод хүнийг таньж болоход нь та бас туслаарай. Хайртай охид хөвгүүдийнхаа дотоод зан чанар хэм бэ? Угаасаа нэг юм төрөлхийн юм зан чанар нь байдаг. Тийм гарч ирдэг хүмүүс угаасаа л хүн болгонд байдаг те. Дараад нас бий болгож дараад нь бүтээсэн дадал зуршил болгосон тийм зан чанарууд ч гэсэн байдаг учраас өсвөр насныханд ер нь анхаарал халамж нэлээд сайн тавих шаардлагатай хэрэгцээтэй үе шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд зарим тохиолдолд нөгөө сэтгэл зүйн оншилгоонуудыг хийх айгүй хэрэгтэй байдаг. Тэгээд тэрэн дээр одоо хэр зэрэг доктортой байна, ямар авиас чадвартай, түүний хэрэгцээ те суур хэрэгцээ, бас сонирхол нь юу юм, хүүхдийн өөрийнх нь бодож байгаа үнэт зүйл номер 1 нь яг юу юм, ирмэлцэл одоо бахархал нь юу юм, хүсэл тэмүүлэл нь юу юм, хүүхдийн одоо бие хүний хөгжил цаашдын чиг хандлага нь ямар байхыг хүсэж байгаа юм гэх мэтчлэн сэтгэл зүйн байдлаар нь эхлээд та хүүхдэд оншилж чадаад дүүгээ оншилж чаддаг байх юм бол дараагийн одоо асуудал гарах ч юм уу те эсвэл ямар нэгэн чухал шийдвэр гаргахад эдгээр нь маш их дэм болно гэж хэлэх байна. Тэгээд төгсгөлт нь
анзаар одоо дахиж хэлэхэд өсвөр наснда өөртөө буруу дүгнэлт одоо буруу үнэлэлттэй өгөх нь маш хор уршигтай байдаг учраас энэ насанд ирээдүйд хэн болох ч нь тодорхойлогдох учраас өөрийгөө маш сайн таньж мэдэж өөрийн хувийн зан чанартаа бие даах одоо бие даан зохих дүгнэлтийг хийж өөрийн сайн муу чанарыг ялгаж салгаж чадахт нь бид туслах хэрэгтэй. Хүүхэд өөрөө нь сурах хэрэгцээтэй. Тэр өөрийгөө ажиглаад сураад анзаараад мэдсэн хүн явандаа шинэ хамт олон донд орсон ч гэсэн тэр хүнийг бас өөртөө хайцдаг харьцаа өөрийгөө харж дүгнж байгаа шалгаж байгаа шигэ тэр хүнийг бас ажиглаад хараад дүгнээд байж идэг. Тийм болчхороо явандаа нөгөө хүнийг ялгаж салгаж сурдаг болох нэ. За тэгээ энэ наснда бас нэг хийсвэр сэтгэлгээ маш сайн хөгждөг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр их тогтворгүй болдог ч гэсэн аливаа юмд маш эрч хүчтэй эдв санаачлагтай хандаж чаддаг болохоор өөрөөсөө гарч буй эрч хүчээ дими зүйлд биш өөрийн сонирхолтой өөрийгөө хөгжүүлэх ирээдүйд магадгүй үнэхээр хүсэл мөрөөдөл энүүгээр л явна гэж шийдсэн хүмүүс бол тэр зүйлдээ зарцуулахад нь та туслаарай. За эцэг их багш одоо ах эгч нь те өвөө эмээ ч юм уу те сургууль хүмүүжүүлэгчтэй өөрийнхөө дотоод ертөнцийг нээж өөрийгөө хийж чадах зүйлтэй одоо үйл хөдлөлөөр өөрийгөө харуулж чаддаг байх хэрэгтэй. За дуулж чаддаг, дуулах дуртай хүүхэд бол урлагийн үзлэгээр ороод бусдын өмнө ч гэсэн гэр бүл багш те хамт олонныхоо өмнө ч гэсэн би дуулж чаддаг хүн шүү гэдгээ өөрийгөө харуулж чаддаг, мэддэг, мэдрүүлж чаддаг болох хэрэгтэй байдаг. За мөн эцэг их багш нар ч гэсэн хүүхдүүдийн сайн сайхны төлөө аливаа зүйлийг хэлж ярьдаг учраас хүүхдүүд ч гэсэн өөрсдийнхөө аль болох одоо загнуулж, зэмлүүлж, сургамж сонсон ч гэсэн тэндээс авах юмаа яг авч чаддаг байх хэрэгтэй. Хүн гэдэг төрөлсөндөө төгс биш учраас алдаатай, буруу бодож байгаа зүйл ч гэсэн байж болно. Яагаад болохгүй гэж. Тийм болохоор маш сайн зөв харилцаанд өсвөрийнхэн маань ч гэсэн эргээд ээж авдаа, багштаа чин үнэнч тийм зөв харилцаатай байх хэрэгтэй. Шудраг тий. Тэгээд аав ээжигээ, багшигаа, найз нөхдөө үнэхээр одоо миний сайн сайхны төлөө хэлж байгаа зүйлсийг нь аль болох тэрийг нь зөвөр хүлээж авах хэрэгтэй. Зарим тохиолдолд дургүй үгийг нь сонгон хэрэглээд загнаад байхад дургүй үгэндээ фокус нь очиод яг ямар агуулга хэлээд байгаагийн зарим тохиолдолд хүүхдийн зүрх сэтгэлд үлддэг байгаа. Тэрнтэй айлгаагүй яг ямар үгэн дуртай, ямар үгэн дургүй, бас ямар хоолнд гэдэг ерөнхий хүүхдээ маш сайн ажиглах юм бол асуудал гарахад ч гэсэн хэрхэн харьцах вэ гэдг нь илүү тодорхой болоод ирдэг байгаа. Тэгэхээр яаж харилцах уу, юун дээр ямар асуудал гарсан уу зэргийг ер нь маш сайн таньж мэддэг гярхаа байх хэрэгтэй байгаа хүүхдүүд ч тэр томчууд бид нарын хувьд ч гэсэн тэр. За тэгээ энэ насныхаа үе тэнгийнхэн найз нартайгаа ер нь харилцаанд ер нь айгу болгоомжтой болж эхлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүүхдүүд маань найзынхаа юу гэж тодорхойлно, яг яаж харилцана, найз чинь яг өөрийгөө тэгж тусгаж авах магадaltaй учраас. За найзаараа заримдаа тоглоод царай мутаач юм уу тий. Магадгүй жоохон сэвхтэй хөлтөлж сэвхтэй гэж шоолж молол чи царай мутаа гэдхэд тэр хүүхэд жоохон сэвхтэй л агааз. Гэхдээ айгүй гоё нүдтэй айгүй хөөрхөн хүүхэд яагаад байж болохгүй гэж гих мэдчил нөгөө нэг бусдын хэлж байгаа үг нь нөгөө сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа энэ зүрх сэтгэл дээр л шууд нэвт очиж тогтож бууж яадаг болохоор маш болгоомжтой харьцаж явах хэрэгтэй. Тийм ч учраас нөгөө амиа хорлол болоод буруу дадал зуршил руу хүүхдүүд амархан ороод байгаа шалгал нь ийм үед байдаг учраас бид нар зөв залуурдахгүй бол энэ хүүхдүүд учраа олохгүй нэг сэтгэл зүйн өндөр болол нэг унаал ийм үед үнэхээр тэд нар өөрсдөө ч өөрийгөө юу болоод байгааг ойлгохгүй байх тохиолдол байдаг. Тийм болохоор яхах аргагүй багш эцэг их хамт олон гэр бүлийнх нь нэг анхаарах хэрэгтэй байдаг. Тэгээд өсвөр насндаа эцэг их багш гэхээс илүү найз нараас мэдээллийг аваад эхэлждэг штэ. Тэгэхээр найз нартай ямар одоо үнэнч байгаад үнэн зөв мэдээллийг дамжуулж явах хэрэгтэй байгаа хүүхдүүд маань. Томчууд ч гэсэн ялгаагүй хүүхдүүд чинь аав ээжээсээ сонсон юмнаа тэг шууд л ямар ч фильтргүйгээр те тэгдэм байх гэж хүлээж авдаг учраас
ирээдүйн хойж уйлсан залуучуудад өсвөр үеийнхэндээ үнэн зөвийг үнэн зөвөөр нь л хэлье. Өөрөө алдсан буруу зүйл байгаа л би хүүхдийнхаа өмнө эвгүй байдалд орно гэхээс илүүгээр дараа нь эвгүй болчихъя дээ гэсэн санаа зовнилоос үүдсээд гүйцэд хэлээгүй асуудлаас болоод хүүхдтэй нь бүртэн асуудалд орж бас магадгүй шүү дээ. Тийм болохоор яг үний юм байгаагаар үннээр хэлээд боломжтойг нь хэлээд бүр болохгүйг нь хэлдэггүй маа гэхэд бас тодорхой хэмжээнд анхааруулга өгч чаддаг тэр хэмжээний гүн гүнзгий нарийн ярилцлага хийж чаддаг тийм харилцааг бий болгоосоо гэж хүсэж байгаа. Тэгэхээр өсвөр насныханд өгөх зөвлөмжч байлаа. Бас эцэг их багш нарт ах эгч гэр бүлийнхэнд ч гэсэн өгөх зөвлөмж байлаа. Тэгэхээр та бүхэн өнөөдөр энэ нэвтрүүлгийг сонсохдоо л нөгөө нэг ярд харин тэгдэж штэ гэд өнгөрөх биш. Үнэхээр та өсвөр насныг өнгөрцөн ч гэсэн та өнөөдөр өөрийгөө өнгийгөөд үзээрэй. За өнөөдөр 2 дахь өдөр байна. За энэ 7 хоног эхлээд 1 өдөр одоо бараг 2 дахь дуусч байна. 2 өдрийн турш би ихэр өөрийнхөө сэтгэл хангалуун байгаагаа бас нэг анзаараад хэр ажил хичээлийн одоо үр бүтээлтэй байгаа нэг хараад хэр харилцаагаа зөв авч хадгалж явж байгаа нэг хараад бас юуг анзаарч байна те. Эдгээрийг өөрлөг эргээд нэг харах тийм цагуудыг бас гаргадаг байгаасаа яг ийм цаг том хүнд ч хэрэгтэй, өсвөр насныханд хэрэгтэй, бага насныханд ч хэрэгтэй. Бага насныхан бол өсвөр насныханд зарим тохиолдолд жоохон тусламж хэрэгтэй болсон тохиолдолд аав ээж нь ах эгч нь асуултаар шууд ийм байд ингэдэг биш. Харин хүүхдээс асуунгаа чи яагаад тэгж бодсон юм? Тэгвэл энэ нь ямар учиртай юм? Чи яаж хүлээж авч байна те? Заавал тэгхгүйгээр тэгвэл өөр арга байсан болов гэх мэтчлэн асуултаар дамжуулаад хүүхдээ зүр сэтгэлээ ямар байгааг тас мэдэрч болно. Бас юу хэрэгцээтэй байгааг мэдэрч болно. За урд нь бид нэг хайрын 5 хэлийг ярьжсэн. Тэгээ хайрын 5 хэл гэдэг шиг хайрын хэрэгцээ нь яг юу вэ? Тэр тусмаа хамгийн суур хэрэгцээ танаа хүүхдэд танаа дүүдтэй яг юу байгаа вэ гэдгийг та олж мэдэх тусмаа харилцаа маш тунгалаг болно. Харилцаа тунгалаг байх тусмаа асуудал гараад байх нь цөөрнө. Асуудал гарсан ч айхтар том болохгүйгээр дэлбэрсэн ч тэр хүн тэндээ дэлбрээд олонд хүрч олонд одоо имиж онцгой болох тийм шаардлагагүйгээр дээрэс нь том шархалгүйгээр тэр хүн тэндээ учраа болоод за зөв болоод уучлаарай ойлголоо юм одоо эвлэрлүүд бас бий болох боломжтой байдаг. Тэгэхээр тунгалаг биш харилцаанд яахаа аргагүй яаж иж байгаа л үйл ойлголцол бий болчих гээд байдаг. Тийм болохоор өсвөр насныхандаа хэлэхэд маш тунгалаг харилцаатай байгаараа найз нөхөдтэйгээ ялгаагүй аав ээжтэйгээ ах эгчтэйгээ ч гэсэн гэр бүлийнхэн ч гэсэн зөвхөн өсвөр насныхан гэхгүй бага насны хүүхдүүдээс эхлээл айгуу зөв харилцаад зөв ойлголцоод бас сонсож өгөө тэднийг хүндэтгэж өгөх юм бол тэд нар ч гэсэн эргээд юу тарин түүнийг хурааж авна гэдэг шиг эргээд биднийг хүндэтгэж дуулууртай хандаж хийгсэн мэт тэр дорн хийдэг хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулдаг мэт асуудлууд гарахгүй болдог байгаа. Тэгэхээр танд амжилт хүсээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйн 2 буюу өсвөр насны сэтгэл зүйн онцлогийн тухай өнөөдөр тантай хуваалцлаа. Та ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй комментарс үлдээгээрэй. Бид нар дараагийн нэвтрүүлгээ сэтгэл зүйч одоо энд докторантаар сурч байгаа нараагчтайгаа бид нар үргэлжлүүлж хийх болно. Тэгэхээр таас нараагч өмнөх нэвтрүүлгүүдийг сонсон бол түүнээс асуух зүйл байвал асуултаа бэлдэж үлдээж явуулж болно. Бид нар хамтдаа үнэхээр яг бидний хийж байгаа контентууд бол тарсан монголчуудад зориулсан контент гэдэг утгаараа та бүхэнд юу хэрэгтэй байна тэрэн дээр бас төвлөрч хэрэгцээгт нь хангаж ажиллахыг хүсэж зорж байгаа учраас та чөлөөтэй санаа оноогоо явуулж болно гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа. Энэ 7 хоног ингээ 2 дахь өдөр нь дуусч байна. Тэгээ үлдсэн өдрүүдэд ажлын өдрүүдэд ч гэсэн амжилт бүтээл дүүр өнгөрүүлээд амралтын өдрөд ч гэсэн өстө амарсан юм шиг маш сайхан амраад гоё цагаар дулаарч байна. Өдөр болгон улам илүү их дурсамжтай сайхан сэтгэл хангалуун амьдралаар амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.